Сайн байцгаана уу? Маань янж байна. За энэ удаа та бүхэндээ хаатын дээдийн 3-ын 7-оос 13-ыг уншиж өгье гэж бодсон юм. За одоо эзэн бурхан минь ээ. Хэдийгээр та өөрийн боол намайг эцэг Дэвидийн маань оронд хаан болгосон боловч би балчир хүүхэд юм. Би хэрхэн орж гарахаач мэдэхгүй билээ. Таны боол би тоолж бүртгэж чадхааргүй агуу их таны сонгосон ард түмний төвд байна. Тэгэхээр таны ард түмний шүүн, сайн мууг ухаан ялгах чадварыг өөрийн болтоо өгөөч. Учир нь таны агуу их ард түмнийг хэн удирдах чадах вүлээ гэв. Соломон энэ зүйлийг гуйсанд эзний мэлмийг таашаагдав. Тиймээс бурхан түнд чи энэ зүйлийг гуйж өөртөө уртнаас баялаг болон дайсуудынхаа үхлийг гуйлгүй харин үнэн зөвийг ухаан ялгах чадрыг өөртөө гуйсанд бол харагтун. Би чиний хүсний дагуу үйлдлээ. Харагтун би чамд мэрэгэн ухаан ялгах чадвартай зүрхийг өглөө. Чиний өмнө чамтай адил хүн байгаагүй бөгөөд чиний дараач чамтай адил хүн гарч ирэхгүй юм. Би бас чиний гуйгаагүй зүйлс болох баян тансаг байдал болон нэр хүндийг чамд өгсөн. Чиний бүх өдрийн туршид хаатын дунд чамтай адил хүн байхгүй болно. Тэгэхээр Соломоны гарал үүслийг сайн харах юм бол бас ч тийм амархан байгаагүй. Соломоны хаан болох нь ч гэсэн тодорхойгүй байсан. Энэ Дэвидийн ууган хүү ерөөсөө биш. Тэгэхээр Соломоныг бурхан сонгож хаан болгож л дээ. Тэгээд хаан болсныхаа дараа энэ хүү маш таруугаар очсон байна. Би юугээ чи хаашаач гарч баруун зүнаач мэдэхгүй хүн шүү дээ гэж хэлж байгаа. Орж гарахаач мэдэхгүй. Тэгэхээр та надад энэ олон ард түмний удирдахын тулд надад ялгах чадвар өгөөч гэж гуйсан байна. Ихэнх хүмүүс Соломоныг мэрэгэн ухаан гуйсан гэж боддог. Гэвтэл энэ бүхнийг ялгах чадах ард түмний чинь шүүж босхон байгалахын тулд ялгах чадвар өгөөч гэж гуйсан байна л да. Тэгээд эзэн түүнд мэрэгэн ухаан ба ялгах чадвар хоёрыг харин үнэн зөвийг ухаарах ялгах чадвар хоёрыг хоёр зүйл өгсөн байна. Нэгдүгээрт нь мэрэгэн ухааныг өгсөн. Тийм ээ, үнэхээр мэрэгэн ухааныг өгсөн бурхан. Дээр нь бол хоёрдугаарт нь ухаан ялгах чадвартай зүрхийг өгсөн. Тэгэхээр ухаан ялгах чадвар гэдэг зүйл энэ бол discernment буюу ялгах чадвар гэж хэлж байгаа. Ялгах чадварыг Соломонд өгсөн байх нь. Тэр мэрэгэн ухаан ялгах чадвар хоёулаа энэ тэнцүү чухал зүйл. Тэгээд дээрэс нь бас яасан байна? Өөрийнх нь гуйгаагүй зүйлийг өгсөн байна л да. Алдар нэрийг бас эд баялагийг өгчлээ. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бид нэр үнэхээр ялгах чадварыг сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгээд ялгах чадварын талаар барагтаа ярьдаггүй зүйл л дээ. Яагаад вэ гэвэл нэгдүгürt бид нар дутуу уншдаг. Юмыг салгахдаа заримдаа бас Библиэлд зарим нэг хоёр үг нь хасаад орчуулсан байдаг л да. Тэгэхээр хоёр зүйл гуйсан байх нь байна. Тэгэхээр жишээлбэл хүчил дөрвч гэдэг юм уу эсвэл ямар нэгэн хими байц байлаа гэхэд хоёр байц байх хэрэгтэй бол нэг нь байвал нөгөөх нь нийлээд нэг бодис болдог бол тэр нь бодис болж чадахгүй гэсэн үг. H2 бас O2 нийлээд өөр нэг бодис болдог. Тэрнтэй адилхан зүйл. Тэгэхээр ялгах чадвар бүх итгэгч нарт байх ёстой зүйл. Мэдээж хүн юм болохоор одоо гэн сайн муу ч юм уу зүгээр л төрлөх ямар бүр итгэж биш хүн хүртэл энэ сайн муу энэ зөв буруу гэж ялгадаг шүү дээ. Харин энд байгаа ялгах чадвар бол өөр төвчний зүйл баригдаж байгаа. Ялгах чадварыг анхан зүгээр хүн байдаг ядах чадвар байж болно. Хоёрт нь бол бүр сүнс ялгадаг чадвар байж байгаа. Харин гуравт нь бол үнэхээр Бурхны хардгийг харах тийм чадварыг өгдөг. Тэгээ ялгах чадвараас олон төвшөнтэй шүү. Тэгэд энэ бүгдийг та уншихын тулд Библийн үгээ анхааралтай уншаарай. Бурхан яг юу гэж орч бичсэн байна гэж. Тэгэхээр нэгсэндээ би өрөөгөө тусгая Филиппон 1:9-10. Та нарын хайр, жинхэнэ мэдлэг ба бүх ойлголтоор улам бүр бэлгсаар байх болтугай гэж би залбирч байна. Ингэсэн та нар тэр Христийн өдрийг хүртэл цэвэр гэм зүнгэн байхын тулд аль алин сайн болохыг ялгах чадвартай болох юм аа гэж хэлсэн байна. Тэгэхээр юу гэсэн үг юм бэ гэхээр ялгах чадвартай байснараа бид үнэхээр гэм зэмгүү цэвэр байдаг. Сүнсний хувьд бохирдохгүй байхад үнэхээр чухал ач холбогдолтой байдаг шүү. Яагаад гэвэл муу зүгийг ялгах юм бол буруу зөвлөө бид нар гүгээд орчихгүй гэсэн. Тийм учраас эзнээс ялгах чадварыг үнэхээр гуйгаараа. Яг Соломон хаан гуйсан шиг гуйгаараа. Ингэсээрээ бид нар эцсийн өдрөд цэвэр ариун байх болно. Ингийн тулд биднэрт ялгах чадвар үнэхээр хэрэгтэй. Хүмүүс мэрэгэн ухааныг гуйдаг. Мэрэгэн ухаан ба ялгах чадварыг аль алиныг гуйгаараа. Үнэн зөв буруу зөв үнэхээр харахгүй сүнс, ариун сүнс хоёрыг ялгана гэсэн үг. Тэр энэ бол маш чухал шүү. Ариун сүнсийг ялгаагүйсээ болоод Иесусыг ялгаагүйсээ болоод парасочууд унсан байгаа.
ялгах чадвар байхгүй бол бид маш хурдан бүдэрдэг байгаа шүү. Бүдрэхгүй тулд эзнээс ялгах чадварыг гуйгаарай. Назарын Есүсийн нэрээр эзэн сонсогч болгон та ялгах чадварыг өгөөрөө эзэн минь. Тэр үнээр өөртөө хүсвэл түүнийг яаж хэрэглэхэд нь туслаарай эзэн минь. Ариун сүнсээ та удирдаарай. Есүс Христосийн нэрээр. Амен.